За миний 3 асуултанд бол их тодорхой хариуллаа. Тэгээд яг саналын хувьд нэг 2 санал хэлье. Нэгдүгээрт нь яг улсын хурлын гишүүний хувьд бол улсын хурлын байгууллага дэрэгдэх одоо төсвийн доктортой байдлын зөвлөл дээрээс нь аудитын дүгнэлт зөвлөмжөө бол хамгийн түрүүнд уншдаг. Бидний одоо хамгийн түрүүнд уншиж байх ёстой ч 2 байгууллагын танай байгууллагын дүгнэлт зөвлөмж төсвийн доктортой байдлын бас дүгнэлт байдаг. Зөвлөмж бас байдаг. Тэгэхээр яг түрүүнд бас манай заяа бол гişүү хэлж байгаа харагдсан. Хэтэрхий тулгуу ирдэг. Аудитын дүгнэлт гээд маш зузаан ном гээд бид чи асар их юм шаардлагатай болдог. Тэгээ хамгийн сүүлд нь тэр бүгд чинь нарийн доторх гиз доторхыг харж амжихгүй үндсэндээ хамгийн сүүлийнх нь хууц суюу дүгнэлт зөвлөмжийг хараал өнгөрдөг. Тийм учраас эртхэн шиг ирүүлж төсвийнхөө байнгын хороотой сайн хамтарч ажиллаж явцын дундх мэдээллийг сайн солилцож байгаарай гэж нэгдүгээр төсөө. За хоёр дахь нь энийг нийтлэг одоо ямар ч үстэй нийслэлээс орж ирж байгаа зарим яамдаас орж ирж байгаа ингээ орж ирж байгаа тэр тэзүү янз бүрийн хятад хэл дээр би одоо бүр нэртэй усны хэлж чадна л да. Тэгээ одоо би сүүлдээ юу бодож байна вэ гэхээр энэ томоохон манай улс одоо эсвэл мега төсөл хэрэгжүүлэх туршлагагүй байдгийг юм уу? Эсвэл урдаас тэр бүх төслийн тэзүүг нь хийж өгөөд та нар энийг хийчихээ. Тэгээд одоо төсөв мөсөө батлуулчихаа. Одоо хардаж штэ сүүлдээ одоо бүх юм одоо урдаас захиалаад ингээд бүх юм ч явах одоо ер нь тодорхой төслүүдээр тэгээ нэг иймэрхүү юмнууд их анзаардаг. Тэн дээр та нар одоо хяналтаа тавих асуудал дээрээс анхаараарай. Одоо зүгээр нэг жишээ хэлэхэд одоо нийслэл дээр нь штэ 36 км замыг 2.4 их найдаар тавихгаа орж ирж штэ та нар. 1 км зам одоо хэдэн тэрбум болж байна вэ? 2.4 их найдыг 36 км хуваагаад үзээрэй. Иймэрхүү замбраагүй байдал бол одоо газар авлаа шүү. Энэ их төсөв тэлж байгаа нэг үдлийн сайн боловч нөгөө талдаа энэний үр дүн өгөөж ард түмэнд нийтийн эрх ашигт яаж үйлчилж гинэ гэдэг асуудал үүсгэх нь байна шүү. Үүнийг бас цаашдаа анхаарч ажиллах зөв бахаа гэж бодож байна. Тэгээд улсын хурал дээр бодов чуулганаар орж иж өөрсдийн асуудал шийдэх тавахтай амжилт хүсье.